Сэтгэлийн таашаал авах хүсэл нь түүнийг хийж үйлдэх мэдэрхүүн чадвараас илүү их байдаг. Бараг л булимиа шиг бусад мэдэрхүйд ч мөн тийм зүйл болдог. Заримдаа зарим зүйлс зуршил мэт болсон байдаг. Зуршил танд аз жаргал амладагч хизээч өгдөггүй. Тамхичид хизээч тийм сайхан жаргалтай байдаггүй ч тамхихгүйгээр байж чаддаггүй. Тамхихгүй байх нь тэднийг зовоодог. Сексийн хувьд ч мөн адил. Хизээ нэгтээ хийхэ болно. Би маш сул дорой болж та юу ч хийж чадахгүй болдог. Энд сэтгэлийг буруутгаад нэмэргүй. Илүү баяр, хөөрт тэмүүлэх нь сэтгэлийн мөн чанар. Энэ зөвхөн дотоод руугаа орж байж л боломжтой. Хэн нэгэн эсвэл хостой нь, хамтрагчтай нь, өөр хүнтэй дотн харьцаанд орж байвал тэднийг чичилж буруутгахын оронд энэ байдлаа давж гарахт нь тэдэнд туслах хэрэгтэй. Тэр хүн ч бас дотроо зовж байгаа. Энэ бол нэг төрлийн хяналтаа алдсан байдал. Хоормсгүй машин шиг. Сайхан нөхөрлөл гэдэг нь тэднийг ойлгох тухай. Тэгээд болохгүй бол тэдэнд баяртай гэж хэл. Зам замаа хөөе гэж хэл.